Одоо ингээд бисотогоо бүрэн болгоод одоо энэ чинь нэг 50 өртөө болгоцсон байна. Бүрэн болгоод тэгээд тавгалахад идэхэд бэлэн болгоод амтлаад сифудээ бас болоод одоо дахиад жоохон баг гал дээр байх юм шүү дээ. Тэгээд одоо энэ дээр шинэ мэнхүү сая жоохон цагаан вино бас солио хийсэн байна. Одоо энэ дээр давс перц бэлдсэн. Амтлаагүйсэн билүү? Үгүй амтлаагүй. Зүгээр л дан винонд болсон. За, одоо хоёлаа ачраа хийж байна. За би бол ачир соусныхаа ногоог бэлтэж байна. Труфлэсийн шоколад нь арай болоог байна уу? Арай болоогүй. Жоохон бижээд ирэхээр нь шууд алгандаа бүрэн төлөөл. Тийм алгандаа бүрэн. Тэгээд монголчуудын одоо ресторанд их сонгож авч байгаа хоолнууд ямар хоолнууд байна? Ер нь бол дан бүхэл мах ч юм уу тий. Мах захал ерөнхийдөө л их хвшлийдэг шүү. Ихтэй, порцтой, порцтой хоол хвшлэн сонгодог. Тэгээ одоо ингээл стейкийг жишээлбэл дандаа бүрэн болгосноор идэлээдэг гэсэн шүү дээ. Одоо тэгээд ер нь хэр соёл одоо юу гэдгийг хоолны соёл. Ер нь одоо гайг болчихсон. Рээр идж байгаа хүмүүс байгаа. Лүү идж байгаа хүмүүс байгаа. Тийм монголчууд гэтээ одоо нөгөө нэг стейкний махнууд нь ихэнх нь гэхдээ нөгөө нэг чанартай болцдог гадаадаас ирдэг. Яг стейкний чиглэлийн махнуудаар хийдэг газрууд бол яг бүрэн болгодог. Гэхдээ Монгол өхрийн махаар стейк хийдэг газрууд бас байгаа л. Бид нар ерөнхийдөө нэг 50% дээшээ болголттой ихгүй л. Нөгөө Монгол махч нөгөө нэг бруцеллоз гэдэг зүйл айгүй их тусах магадaltaй. Тэрэндээ нөлөөлөд бас их хвчлэн монголчууд бол ер нь болгож иддэг тийм. Тэгээд ингээд энэ дээр гарахын өмнө жоохон масл хийгээд амтын зөвлөлөөд жоохон пармесан хийгээд ийм нэг юм. За, ёстой яг зурлал ирчин ба. Зунгаарлцсан болгоод Одоо чиний гарын хоол ямар хоол вэ? хамгийн сайн чаддаг уу? Мах будаа сонгон гурав. Айгуу сайн тэрийг мангар хордон ч юм. Тэрэндээ айгуу дуртай. Ер нь бол их хвшлээ хийж иддэг шүү. Гэртээ мөртөө хай нөгөө нэг ганцаараа нэг хоол хийж идэх үе мүй таарах юм бол. Гэтэ ер нь бол тоож зав муут болохоор гэрийн хоол нь ер нь их идэх нөхцөл айгуу ховор шүү. Тэгээд одоо яг нөгөө нэг ачааллын үе эхэлж шүү. Манаас өмнө гэртээ орох бол 12 цагаас өмнө гэртээ орохгүй бол Одоо танай гэр бүлийн хүн чинь манай групт байдаг үстэй. Та мэдгүй. Тэрийг л өстой. Гэр бүлийн хүн бас сайн хоол хийх үү? Тийм. Ер нь бол тэгээд баяр ёслол мөслийн хоолныг бол дандаа манай ихнэр л идэв. Би юу тэгээд талаа нэг нэр төдий сууж идэв шүү. Энэ бол ерөнхийдөө хамталсан маш давс перц. Нэг илүү тутаа хамтлагч байхгүй дандаа давс перц ерөнхийдөө хүмүүс нөө ресторан гэхэд дандаа нөө хамтлагчаар зодчдаг гэж аягүй боддог. Яг соус моус бүх тийм юмнууд бол нарийн ширээ хамтлагч нар бас орон л доо хаяа. Нарийн ширээ хамтлагч энгийн хоолнууд бол сая дандаа давс перц Тэгсэн шүү. тий. Тэр хүмүүс рестораны хоол идэв. Нөл хамтлагч гэдэг. Хуучин сэтгэлгээнээсээ сарж чаддаг хүмүүс. Тийм. Рестораны юм дээр. Тэгээ тоогооч болох нь тарган байна. Тий. Жон давс хийх. Дотор нэг жоохон хэмоо тийм халуун ногооны нэг дүүр өшөө басна жоохон час хийсэн хаттай. Арай амтлаг. Чиний хувьд одоо энийг яаж хийдэг вэ? Миний хувьд бол ерөнхийдөө жоохон спайси тартай. Спайси тавтай байдаг. Будаа ресторан будааг хийдэг зарчим нь бол ерөнхийдөө адилхан.
Нэвтрүүлгийн ивент итгэгч Queen Kitchen. За чоколад хэсэг хугацаанд хөргөчөнд амарч барьцлуулж бийжүүлж чад гараад ирсэн. Одоо энийг бүгд хийлээд. Симпли тасаа хийж өгч жагаад баг зэрэг сөнгө сэрэмсээ баг зэрэг шарж өгнө. Сонгон сарамсыг хамт хуурахаар нэгнийхээ амтыг дараад идэг гэдэг. Тэн дээр ямар болтой вэ? Тэр юу нэ тийм тал байгальтай. Тийм тал байдаг аа. Байдаг. За одоо энэ дээр улаан нэг хийж өгье. За улаан байна. Их л чамаа хоолнод байна. Тэгэхээр энийг яг л нөгөө цаг заваа гаргаад материалаа бодлож аваа шинэ жилээр хийх тохиромжтой тий. Хаяа Өдөртөө л зориулаад. тий тухайн өдөртөө зориулаад. Түүнээс Асуудын өдрөөр хідүүлээ. анх хийгээд нэг чаг асуудал шүү дээ. Seafood. Одоо балсам квенер жоохон хийж өгöd. Энэ соусыг мэн юу хүчлэг хамтлаг өгч өгч. Монголхтой базаа ийцэн. Чи энэ хоолыг хийжсэн үү? Дандрыг хийжсэн хоолыг. Хоолынхоо урын сан гэдэг шиг нодооны урын сан гэдэг шиг баяжуулах юм яа. 10-аад. Тэгээ ерөнхийдөө ингээд нэг хийх аргын юм үс материалаа харцгаад та нар ингээд фантазлаа хийждэг үстэй. Тийм ерөнхийдөө нэг YouTube-с үзэж байхад бол яг тэр нөгөө нэг оронд нь байгаа материалч бас Монголд уурш Орлуулад тааруулаад орлуулад. Тэгэхээр ерөөсөө их сурвалжаа бол YouTube юу н онлайнаар авдаг юм тийм ном. Гэтэ одоо ч бас Монголд айгүйх гадаад тоглогч нар ирж ажилладаг болсон шүү дээ. Одоо миний ажиллаж байгаа зэрэг Герман тоглогчтой өмнө дандаа Италиуд байсан. Тийм. Одоо тэгээ эрэхтэй нэг сар 3 сар улирлын одоо хугацаанд ирнэ сте. Хин тэр гадаад тоглогч нар уу? Үгүй. Зарим нь урт хугацааны гэрээгээр л хэрэгтэй. ер нь гэрээгээр л ирдэг те. За одоо энэ ингээд авчих юм уу? Одоо ингэ соус авч. За. За одоо яах вэ? Одоо ногоогоо Хачраа. Бид гурийн хийсэн юмнууд ингээд дууссан юм штэ. Минттэй трюфл энэ аягүй гоё амттай болчих. Яг л нөгөө нэг юм дэлгүүрээс аваад иддэг бидний ийм гоё юуны амтцуул байна. Нэг юм юунууд байдс наборно те. Нөгөө нэг шоколадны дэлгүүрүүд. Тэр энийг гэртээ игээ сурчлаа ш. Гэтэ гол нь юу яах хэрэгтэй юм бэ? Гараа гоё хүүтэн байлгаж агаад тэг хөрчин нилийн байлгаж агаад авбал. За нөгөө Модон дээр тавьж төлөгдөж шүү дээ. гайгүй хаа. За манай Тэкийн төлөө. Wellington байна. За ногоогоо зүгээр ингэ доод дээр амт зүгээр. Жогмаас хийгээд. Цаам юм уу? Жогмаа ноны авах гэдэг. Ингээ ногоом ингээ болчих юм байна. За одоо хоолоо юм.
залуусаа өнөөдөр маш гайхалтай хоолнуудыг хийлээ. Би бүр нэр үгээр тайлбарлах арга аюу гоё. Эндээс би нэг жоох сайн амсцیں۔ Тэгээд зүгээр ухаан санаа баалцчихжээ. За үзэгчтэй одоо түрүү талаас нь тавьсан ч хүн байж магадгүй шүү дээ. Тэгэхээр хэдүүлээ эхнээс нь авахлаа тайлбарлчихъя. За сайхан маань одоо коронавирус нарыг тоогооч байгаа. За манай нөхрөлт маань энэ рисотто хийсэн гэдэг. Далайн гаралтай бүтээгдэхүүнүүдтэй Saffron risotto. сафран рисотто хийсэн байгаа. За энэ болохоор Яа. салаа. Гүрэн хэмжээний салаа. Гүрэн манжиг бол ер нь ингээд суур тоолсон тавьчихсан. Тэгээ ойлж олно л доо тэр хүний өөрийнхөө сонир. За одоо ингэнгүүт дандар маань American Grill тааж хийдэг. За truffle-ийг хийж үзүүлсэн. Минттэй. За яг энэ бол бидний нөгөө нэг гатнаас худалдаж авч үздэг энэ truffle-тэй бүр яг л мөн байна. Баярлалаа. За энэ гайхалтай хоол. Beef Wellington гэж хоол байгаа. Тэгээд давхратын зурмыг ашиглаж хийсэн. За тэгэхээр энэ хоёр сайхан залуучуудыг авчраад одоо ийм сайхан хоолнуудыг заалгасандаа баяртай байгаа. Тэгээ үзэгчдийнхээ өмнөөс баяртай ажлын амжилт хүсье. Баярлалаа. Манай нэвтрүүлгээр хамтарч ажилладаг Queen Kitchen маань биднэрт гарын бэлгээ өгдөг. За энд маань одоо нөгөө шинэ жил болохоор за шинэ жилийн хэрэгслүүдийг гоцоо оруулсан байна. Хоёр бичээ хийж үзчихсэн үү? Хинэ. Хэд үү? Хинэ. За тэгвэл одоо шинэ жилээр гэр бүлдээ зориулаад одоо ийм цасан өвгөн, цасан ширхэг, өвлийн өвгөн, гацуур модтой ийм бичээнийг хийгээрэй. За тэгээ дээр нь өнгөлгөө хийх хэрэгтэй бол баттай олддоорой. Би зааж өгье. За ямар ч гэсэн бичнийхаа зургийг бол хийчихээ шүү дээ. Тэгнэ. За энд зураг хойрлагч гэж байна л да. Ямар ч зургийг одоо ижил хэмжээтэйгээр юм уу санууд руу хуваарлж хийх боломжтой. За одоо энэ cupcake-ин дээр бид нар дээр асуудал тулгардаг шүү дээ. Яг л нэг халбаар хийлгээ. Гадуурн сагаа заавал. Тэ хасгараал. Шууд бүхэл зурмгаа хийжэл ингээл дараал ижлийн хэмжээтэйгээр ингээд хийгээд авчих боломжтой. За тэгээд энэ шинэ жилийн бэлтгэлээ хангаж байгаа. Ингээд атгаад авахд л нэг хэмжээгээр л гарах юм байна тий. За тэгээд ийм шинэ бүтээгдэхүүн ирсэн байна үзэгчтэй энийг бас авчиж байгаарай. За тэгээд хүрэлцэж ирсэн та бүхэнд баярлалаа. За баярлалаа. За тэгээд ажлын өндөр амжилт хүсье. Тэгээд энэ жилдээ одоо энэ жилдээ дахиад одоо Sweet Kitchen-ийн галтгоон зочлоод сайн хоолуудаараа үзэгчтэйг мэдчлээрэй. За баярлалаа. За Хурж оролцсон баярлалаа. Зүгээрээ. За баяртай үзэгчтэй. Тэгэхээр дараагийн дугаараар бүгдээрээ шинэ жилийн одоо хоол хүнсийг хийх болно. За тэгээд 12 сарын 13-нд бүгдээрээ Bluefin ресторанд Sweet Kitchen-ийн хамтд уулзалтыг хий. Тэгээд бүгдээрээ одоо яг нүрээ харалцаад Тэр уулзалтанд заавал ирээрэй л гэж хэлмээр үнэхээр гоё байлаа шүү. Хоолуудаа танилцуулаад бид нэр тийм сайхан үдшиг өнгөрөх байгаа шүү үзэгчтэй. За тэгээд нэвтрүүлгээ тоглоо үзсэнд баярлалаа. Баяртай. Баярлалаа. За баярлалаа.